За эхлэв үү дээ. Даасаа мэдхүн та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Ардсан намын 4.11 ээлжит мэдээллийн цаг эхэлж байна. Өнөөдөр орон даяар 1 сарын хугацаанд хэрэгжилт болсон ардсан намын нийт гишүүдийн шинжилсэн бүртгэлийн үр дүн болон цаг үеийн улсын нөхцөл байдлын талаар ардсан намын дарга цогтгөрөл эхлээд та бүхэнд мэдээлэхийн. За мөн ардсан хувьсгалын анх дагчдын нэг Батулбаатар бас улсын нөхцөл байдлын талаар байр сууриа хуваалцахаар ирсэн байна. Ардсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үр гүйцэтгэгч Амар Баясгалан бас шаардлагатай бол асуултанд хариулахаар ирсэн байна. За мөн мэдээллүүдийн төгсгөлд бас ийм асуулт гараад байгаа. Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд онд буюу 2025 онд эдийн засаг 6.8% өссөн байна гэж мэдгдсэн. Энэ өсөлт хаана байна вэ? Хэнд хүртээлтэй байна вэ гэдэг асуултууд их ирж байна. Энэтэй холбоотой эдийн засгийн өсөлтийн талаар 7 хоногийн онцлог баримтыг бас танилцуулахаар үлдсэн байна. Эхлээд ингээд цогтгөрөл даргаыг урьж байна. За та бүхнийхээ өдрийн амгалан айлтгая. Эхлээд та бүхэнд бас ардчсан намдаар өрнж байгаа дотоод шинжилгээний үйл явц шинжилсэн бүртгэлтэй холбоотой ажлын явцын мэдээллийг бас та бүхэнд өгье. Нэг хуудас хүлэгчгүй. Манайхаа дотор бай. За 3 дугаар сарын 10-ны 24 цагаар таслуур болгоод бүртгэл болоод татвар төлөлтийн ажлыг таслуур болгоод бид сандан эрхтэй гишүүдэд бүртгэж шинжилсэн бүртгэл хийгдсэн. Гэхдээ одоо ан цэгийн сайт бас нээлттэй бүртгэлийн ажил явагдаж байгаа гэдгийг бас онцолж хэлэх нь бас зүйтэй. Өнгөрсөн хугацаанд ардчсан намыг сонгож байгаа маш олон одоо залуучууд, сонгогчид, иргэд бас энэ дотоод сонгуулийн дотоод шинжилсэн бүртгэлийн үйл явцад маш идэвхтэй зохион байгуулсан ардчсан намын шатны аймаг сум дүүрэг баг хорооны идэвхтэн сонгуультнууд зохион байгуулах баг болоод ардчсан намын хэрэг эрхлэх ерөнхий газар ерөнхий нарийн бичгийн даргын багт бас юуны юм бас талархснаа илэрхийлье. Маш амжилттай зохион байгуулалтын ажлыг бас ингээд эмх зэгцтэйгээр явуулж байна гэдгийг бас хэлье. Тэгээд мэдээллийг товчхон одоо үр дүнгийн товчхон мэдээллүүдийг бас та бүхэнд хуваалцъя. 3 дугаар сарын 10-ны байдлаар ардчсан намын шинжилсэн бүртгэл 167,600 иргэн бүртгүүлсэн байна. 167,600. Иннээс 65,000 иргэн ардчсан намыг шинээр сонгож бүртгүүлжээ. Энэ удаагийн ийм бүртгэлийн үйл ажиллагаа гэдгийг бас онцлон хэлэхэд хууль өөрөө бас нэлээд тийм улс төрийн намын тухай хууль өөрөө нэлээд тийм чанга хууль болсон. Яагаад гэвэл иргэн хүн өөрөө регистрийн дугаараа оруулж бүртгэн, утсан дээр баталгаажуулах 4 оронтой код аавна, кодоо баталгаажуулна. Энэний дараа татвараа төлснөөр шинжилсэн бүртгэлд хамрагдаж байгаа. Тэгэхээр хүний өмнөөс төлөх хоосон гишүүний жагсаалт гаргах гэдэг зүйл ерөөсөө биш. Энэ бол маш тийм чанартай дата бүртгэл энэний цаана үүсэж байгаа гэдгийг хэлье. Энэ тооноос ганц зүйлийг тодтоод хэлэхэд шинээр 65,000 илсэн гэдэг чинь одоо үндсэндээ хуучин гишүүдээс 100,000 гишүүн шинжилсэн бүртгэлдээ хамрагдсан байна. Цаана нь бас төдий хэмжээний гишүүн хараахан хамрагдаж амжаагүй байна. 3 дугаар сар хөдөө орон нутагт мал төлөвлөлт олон баярууд дахиад дээрэс нь манай систем өөрөө маш хатуу байдлаар заавал иргэн хүн регистрийн дугаараа өөрөө оруулах, утсан дээр код авах, татвараа өөрөө төлөх, хүнээр төлөвлөхгүй өөрөө татвараа төлөх зэрэг систем нь өөрөө маш их тийм одоо үндсэндээ ахмад настангууд олон хүмүүстээр бас жоохон тийм хүндрэлтэй системээр бид нар хууль биелүүлэхээс өөр аргагүй ийм байдлаар явсанд ингээд ботход орон нутгийн хуучин гишүүдийн хамрагдалтыг бид нар бас илүү сайн хамруулах бас ингээд ботход яг одоо шинжилсэн бүртгэл 167,600 бүртгэгдсэн. Харин хуучин гишүүдэд нэмээд бүртгээд ингээд одоо утгагүй бүртгэл явагдаж байгаагаар нэмээд тооцвол ардчсан нам бараг нийт гишүүд дэмжигчид, хатуу гишүүд дэмжигчдийн тоо 250,000 орчим боллоо гэдэг болох нэ гэдэг тооцооллыг манай багийнхан бас хийж байгаа. Энэ бол нэлээд тийм бодиттой үндсэлтэй тоо гарна гэдгийг бас та бүхэндээ хэлье. За тэгээ ганц хоёр статистикуудыг бас танилцуулчаа. За ардчсан намын нийт гишүүдийн тоо нийслэлд нэлээд 79%-аар нэмэгдсэн байна. Орон нутагт хамрагдалт 53% буюу миний түрүүний хэлдгээр нэлээд сум багийн төвшөнд сүлжээнээс хамаарат олон гишүүнийг бид нэмж одоо шинжилсэн бүртгэлдээ хамруулах шаардлага бас үүсэж байгаа. Гэхдээ манай бүртгэлийн үйл ажиллагаа одоо ч гэсэн өнөөдөр ч гэсэн яг энэ мөчтөд ч гэсэн нийтдээ тоон ингээд нэмэгдээд явж байгаа гэдгийг бас хэлье. Тэгээд нийт бүртгүүлсэн гишүүдийн маань 88% нь яг цэвэр татвараа төлөөд үлдэх тодорхой хэсэг нь бас нөгөө гүйлгээний утгын алдаатай магадлах олон зүйлсүүд байгаа гэдгийг бас хэлье. За дараагийнх руу орвол.
За тэгээд энэ бас зарим статистикүүд байна. Нийт бүртгүүлсэн гишүүдийн 53% нь эмэгтэй. Нийт бүртгүүлсэн гишүүдийн насны дундаж нь 45 нас гэдэг дундаж гарч ирэн дээ. Насны бүлгээр нь ангилвал ийм ангиллууд гарч байгаа юм байна. Тэгэхээр ардчилсан намыг одоо нийт бүртгүүл өнөөдөр хамрагдж байгаа 167 мянган гишүүний дундаж, насны дундаж нь өөрөө ингээд 45 настай. За эндээс зарим нэг статистикүүд харуулбал одоо энийн дээр ингээд манай нэг цахим систем дээрс олон зүйл харагдаж байгаа. 18 нас хүрээд иргэнийхээ сонгох эрхийг эзэлж байгаа. Яг өнөөдрийн байдлаар 2077 залуу одоо өнөөдрийн цахим бүртгэлд хамрагджээ. 80-аас дээш настай яг одоогийн байдлаар 114 гишүүн бүртгүүлжээ гээд маш олон дата мэдээллүүд манай системээс ингэж харагдана. Тэгээд төгсгөлд нь бас одоо энэ ардчилсан намын дотоод шинжилгээний дотоод зохион байгуулалтын үйл явц үргэлжилж байгаа зөвхөн эхний үе шат сандан эрхтэй гишүүдийнхээ тоог гаргах ажил нэгдүгээр үе шатандараа явж байна. Энэ бүх бүртгэлд асар амжилттайгаар одоо идэвхтэй оролцсон шатны сонгуультнууд ер нь ардчлалыг дэмжигчид тэр ардчилсан намыг шинээр сонгож байгаа 65 мянган нийт Монгол улсынхаа иргэдэд бас юуны юм одоо талархснаа илэрхийлье. Бид нар зөвхөн бүртгэж аваа та бүгдийг орхих биш. Одоо манай цахим системээр дамжигдаад бид нар дараагийн төлөвлөсөн үйл ажиллагаа та бүгдийг оролцуулах, саналыг чи авах, хуулийн төслүүд олон зүйлүүд дээр хамтран ажиллах боломж бололцоо бүрэн дүүрэн нэгдэж байгаа гэдгийг бас төсөлд нь хэлье. За тэгээ хоёрдугаар хэсэгт нь ярих улс төрийн зүйл байна. Тэрэн дээр та бүгдийн харж байгаагаар авилгажуулсан 10 жил гээд бид нэр өгж байна. Авилгажуулсан 10 жил. Монгол ардын нам нэг улс төрийн хүчин 16 оноос аваад 26 он гэвэл одоо 10 дахь жилдээ нэг улс төрийн хүчин дангаар засаглаж байна. Үнэмлэхүй засаглаж байна. 10 жилийн хугацаанд юу болж өнгөрвөө? Эдийн засгийг өсгөж байна гэдэг иргэд нь ядуураад байдаг. Эдийн засаг нь томорч байна гэдэг иргэд нь орлого очтгоо. Авилгалтаа тэмцэж байна гэдэг авилгал нь олон томроод байдаг. Дэлхийн олон улсын байгууллагууд наад авилгалчийн сүүлийн 10 жилд далд байсан бол 120-д Монгол орн 50 байраар ухарчлаа. Танах бүр системийн авилга болчлоо. Авилгацсан систем болчлоо гэдгийг олон улсын байгууллагууд тоо баримт дурдж зарлаад байдаг. Монголдо авилгалын хэрэг нь улам ихсээд байдаг. Авилгалын мөнгөнд нь улам ихсээд байдаг. Ардын нам болохоор авилгалтайгаа тэмцэж гэн гэдэг. Тэмцээд байхад яагаад өсөөд байдаг юм? Энэ дөрөв эсгсэн авилгалтаа тэмцлээ одоо болж үзээрэй гэдгийг ардын намынханд хэлэх хэрэгтэй. Та нар хүнээс солиод тэгээд ард түмний хуураас урчсан үе үеийн дарга нар нь гарч ирээд өмнөх даргаа авилгач байсан. Би одоо чухам авилгалаас ангид инхийн цагаан тагтаа бурхан хавцаа хүн гэж хэлдэг. Дараагийн дарга нь гарч ирээд хэрхэн авилгач байсныг шүүмжилдэг. Би авилгач биш гэдэг ард түмний энд итгэдэг. Одоо 10 дахь жилдээ явж байна. Энэ үлгэрийн далаагаа одоо зогсоох хэрэгтэй. Энэ бол хувь хүмүүсийн асуудал биш болжээ. Энэ бол авилгалцсан систем, зүр авилгалжуулсан 10 жил. Авилгалжуулна гэдэг санаатаагаар зохион байгуулалттайгаар энэ системийг угсарч байна. Авилгалтаа тэмцэж гэн гэж ардын нам хэлж байна. Том авилгачдыг намаасаа хөөж гэн явуулж гэн гэж байна. Зөрүүлээд хэдий их найдын авилгалын хулгай тологдсон ерөнхий нарийн бичгийн даргаараа ажиллаж исэн Мөнхбат гэдэг хүнийг ардын нам буцааж авч ирж байгаа юм байна. Энэ авилгалтаа хийх тэмцэл нь мөн үү? Тэр хүмүүсийн хуулийн хариуцлага хайцсан. 10 жилийн өмнө төрийг худалдаа авах гэмт хэрэг үлдчихсэн 60 тэрбумын сандуу ардын намын даргын зөвлөх болгоом байна. Энэ дахиад төрийг 2 дугаар 600 тэрбумаар худалдаж 6 их найдаар худалдаж авах зөвлөгөө өгч байгаа юм. Энэ системээ авилгалжуулсан системээ улам баталгаажуулах гэж байгаа юм. Энэ дүр эсгсэн авилгалаа болоо. Дүр эсгсэн авилгалтаа энэ ард түмний тархийг угаахаа болоо гэдгийг бид бүгд бас иргэн сануулах хөтөлбөрт ажлыг 100 хоногийн 1 сарын хөтөлбөрт ажлыг эхлэн манай Батөр нарийн бичгийн дарга танилцуулах. Энэ дээр нэмээд хэлэхэд дөнгөж сая би 10 минутын өмнө Чингис хаан танхимд төрийн нууцын тухай хуулийн хэлэлцүүлэгт орчоод ирлээ. Хаврын чуулганд би өргөн барих гэж 10 сараас эхэлж ажиллаж байгаа. Засгийн газар бас өргөн барина гинлээ. Тэг өмнө нь өргөн барихгүй юугаа хийж ирсэн. Дандаа ингэж нэг ажлыг баллууртах гэж ийм зүйл санаачилдаг. Зөвхөн энэ авилгалжуулсан 10 жилтэй холбоотой би ганцхан тоол хэлчихье. Би бас өмнө хэлжсэн дахиад автаад хэлчих. Яг 10 жилийн өмнө 2016 оны 12 дугаар сард 2016 оны 12 сар гэдэг чинь
тэр жилийн сонгуулийн дараа гэсэн үг үстэй. Яг 10 жилийн өмнө Монгол Ардын нам засгийн эрхийг авангуудаа төрийн нууцын тухай хуулийг өөрчилсөн. Төрийн болоод албаны нууцын тухай хуулийг өөрчлөөд төрийн өмчт компаниуд нууц давдаг эрхийг нээсэн. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь улсын хурал дээр нууцын жагсаалтыг баталдаг байсныг засгийн газар дээр нууцын жагсаалтыг дур мэдэн баталдаг болж энэ авилгалын системийн төвшөнд төрөлжүүлэх үржил шимтэй үндэс суурьа бий болгож авсан. Бүгдийг нууц давж агаад оптек гэрээнүүд хийдэг, хаалттай гэрээнүүд хийдэг. Нууц давчихсан учраас тендергүй гэрээнүүд хийдэг. Тэгээд энэ хэдий 80-ийн авилгалын энэ авилгажуулсан 10 жилийг системтэйгээр энэ нам эхэлсэн. Одоо хүн сольж битгий жүжиг тавиа. Системээр нь өөрчлөгдөх шаардлагатай болсон гэдгийг бас та бүхэнд бас ингээд мэдээллийг нэмж хэлье. Тэгээд Батөрөө дарга мэдээлэл хэлчих. Тэгээд дараа нь за зөвхөн даргын хэлсэн энэ авилгын 100 өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Ардын намын одоо хийсэн авилгын 10 хэргийг 100 жагсаалтыг одоо бид нар нэрлэе гэсэн ийм аяныг зарлж байгаа. Энийг бол 100 манлай буюу 10 жилийн хугацаанд манай Монголын ард түмэнд тарьсан 100 лай гэж ойлгож болно. Энэ жагсаалтыг гаргахдаа бид нар Ан цэгийн вебсайт болон Ардсан намын Facebook хуудас болон бусад сувгаар нийт иргэд намын нийт гишүүдийн оролцоотойгоор энэ жагсаалтыг гаргана. Жагсаалт гаргаснаар хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт сая цогтөр даргын хэлсэнчлэн Монгол Ардын нам нэг авилгачаа нөгөө авилгачаар орлуулад нүрээ угаачаад бид нар авилгагүй болчлоо гэж ярих гэж байгаа бол үгүй. 10 жилийн хугацаанд ямар авилгын хэрэгүүд хийсэн бэ гэдгийг дахин сануулж ард түмэнд ойлгуулахын тулд энэ жагсаалтыг нэгдүгээр гаргаж байгаа. Хоёрдугаар гарсан жагсаалтан дээр системтэйгээр анализ хийж цаашдаа энэ авилгыг үндсээр нь таслан зогсоохын тулд ардчилсан нам ямар шинжилгээ өөрчлөлт хийх юм бэ гэдэг энэ бодлогоо бас төвшүүлэхэд ашигладаг. Тийм учраас дахин хэлэхэд Ан цэгийн вебсайт болон ардчилсан намын дамжуулаад намын нийт гишүүд нийт иргэдээс энэ өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай 100 лай буюу хамгийн том авилгын 100 кейсийг жагсаах энэ ажилд та бүхнийг оролцохыг урьж байна. За ингээд Батүл даргаыг одоо урьж байна. За улсын их хурлын гишүүн Алтуугийн нэр дэвшигтэй холбогдсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигтэй холбогдсон ийм шийдвэрийг шүүх гаргасан. За энэ бол одоо манай шүүх засаглалын нэр хүндэд бол маш ноцтой халдсан ийм үйл ажиллагаа энэ дундчдны шүүхээс гарсан. Гэтэ ардчилсан намын нэр дэвшигч рүү халдж байгаа хоёр дахь том халдлагын хууль зөрчиж халдж байгаа. Та бүхэн санаж байгаа 20 оны сонгуулиар яг сонгуулийг явж байгаа. Нэр дэвшигч Дамбалд Баяр Цогтойрыг барьж авч хайцсан. Энэ чинь бүр сонгуулийн хууль, намын хууль бүгдээ шууд зөрчив. Тэгээ шууд бариад авч хайцсан. Шүүхийн шийдвэр. Дараа нь энэ хууль бус үйл ажиллагаа бол тэр шүүхийн төвшөнд хийгдсэн том хуультай байсан илэрсэн. Гэтэ тухайд ардчилсан нам бас энэ асуудлыг ер нь зууж хойноос нэг тууштай яваагүй хараагаа гарч өнөөдөр ахад алтан үе дээр ийм кейс ахад гарч ирж байна. Тэгэхээр бол би бол ардчилсан намынхаа одоо намын дарга байгаа энэ намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга тэрийнхээ одоо байгаа би бас хэлмээр байна. Манай намын бүлэг одоо энийг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. За энийг бол өстой бүр яагаад зүгээр өнгөрөөж болохгүй. Тэгэх юм бол энэ бол ерөөсөө ардчилсан нам бол нэр дэвшигчтэй дэвшүүлж чадахгүй ийм байдал орно. Энэ бол бүр ноцтой байдал. Тэгээ дуртайг сонгож авч шүүхийн шийдвэрээр одоо хордог болно. Чи одоо юу гэсэн үг? Тэр 20 оны одоо тэр хэрэг явдлыг бид нар бас дутуу орхисон байна. Манай нам энэ дээр их дутуу орхисон байна гэж бодож. Тэгээд сая цогтөрөл даргын хэлбэрчлэн ерөөсөө энэ асуудлыг бол хатуу шалгах. Хоёрдугаар цогтөрөл даргын саяны хэлсэн 10 жил би энэ арга хэмжээ бол цагаа болсон арга хэмжээ гэж бодож байгаа. Маш цагаа болсон. Одоо ардын нам
Ер нь энэ авилгалынхаа их том хэргийг одоо хаахын тулд өөр одоо хараа харьцанд хийхийн тулд одоо дарангуул тогтоох бэлэн байгаа шүү. Та бүхэн мэдэж байгаа. Энэ их найдаар яригдж байгаа шүү дээ авилгал бол. Энэ бол парламент дахь ардын намын бүлгүүдийн хоорондох тэмцлэр гарч ирсэн мэдээлэл. Ардын намын улсын хурал дээр бүлгүүдийн хоорондох одоо дажингаар гарч ирсэн ийм мэдээлэл. Энэ бол тэдний өөрсдийнх нь гаргасан зүйл. Одоо та нар харж байгаа бол бүгд өөрсдөө гаргаж ирсэн юм. Тэрнээс биш энийг чөлөөт хэвлэл гаргаж ирээгүй. Энийг юу гэдгийг арчсан нам гаргаж ирээ. Энэ өөрсдөө энерги мэддэг хоорондынхоо тэмцэл булаархтаа бүгдийг гаргацдаг. Албан тушаал булаацдаг. Бид нар ч одоо ер нь бие нэгээр нь яах ч бэлэн байна шүү дээ. Тэгээ энэ бүлгүүд нь хоорондоо тулж байгаад энийг гаргаад ирсэн. Яг үндэ нээлттэй парламентын ач холбогдол эндээ л байгаа байхгүй юу? Ерөөсөө нээлттэй парламент гэдэг бол парламент байж байгаа улс төрийн бүлгүүдийн тэмцлийн өрсөлдөөний дунд энэ ард түмэнд үнэн зөв мэдээлэл энэ авилгал бүх юм очдог. Та нараараа дэлхийд ерөнхийлөгчийн засагтай аль ч улсад ингэж авилгалаа ярьж байгаа хаач байхгүй шүү. Зөвхөн нээлттэй парламенттай засаг. Тийм учраас одоо ардын нам яах гэж вэ? Парламентын засаглыг хаах гэж байна. Одоо аюул бол парламентын гишүүн авилгалын асуудал зөвхөн тавил ёс зүйн асуудал болж өрөх гэж байна. Гишүүн татах асуудал болж байна. Би энэ нэг их хурлын гишүүд бас нэг яагаад манай энэ шинэ их хурлын гишүүд сайн ойлгохгүй байгаа юм. Зарим нэг гишүүд нь сайн ойлгохгүй байх шиг байгаа юм. Ер нь их хурлын гишүүний бүр ирэх гэдэг чинь бас сонгогчдын бүр ирэх юм шүү дээ. Тэр чинь их хурлын гишүүн гэдэг хувь хүний ирэх ерөөсөө тэнд байна. Гэтэл одоо ёс зүй гэдэг чинь юу гэсэн үг юм? Ёс зүй гэсэн үг юу гэсэн үг? Юу ч гэж маш гэж болно шүү дээ. Айгуул би явж байгаад одоо энэ коридорт одоо их хурлын гишүүний хажууд онгоцууд, ерөнхийлөгчийн хажууд онгоцууд айгуул ёс зүй болтой байна шүү дээ. Юу ч гэж нааж иж мэддэг юм аюултай зүйл байхгүй. Тэгээд сонгогчдын бүрийн эрхийг хурааж аваад цэцэд өгөх тухай асуудал ярих гэж байна. Энэ ч гэдэг юу гэсэн үг юм? Энэ анхнаасаа өнцгөөд батхтаа бид энийг л болохгүй гэсэн. Яг л сонгогчдынхоо эрх ашигыг хангахын төлөө энэ улс төрийн хариуцлагынхаа төлөө их хурлын гишүүд дарамтанд орж болдоггүй байхгүй юу? Нэг ялангуяа бусад институтын. Би бол энийг ерөнхийлөгч хөрс хөргөн барьсан гэж бодохгүй байгаа. Энийг бол шууд эзэн бол Зандан шитрэ. Зандан шитрэ хатгаж хийлгэсэн ажил гэж. Парламентууд арж авах гэж байна. Яг л ард тийм юу ч байхгүй. Идэ угаанаас өөр юу ч байхгүй. Хулгайнаас өөр юу ч байхгүй. Хагарлаас өөр юу ч байхгүй. Энэ улс орон энэ Монгол улсыг удирдах чадахгүй гэдгээ зүгээр л өөрсдөө хатсан. Хамгийн гол нь өөрсдөө харуулсан юм шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо яах вэ эднэр? Одоо бол эднэр зүгээр л нэг тийм их хурлын парламентын засаглалыг муучил сонгуульд орох гэж. Тэрний сөрөг хүчин бол сонгуульд орох гэж. Парламент бол ингэж тоглуулж болохгүй. Хоёрдугаар одоо эднэр энэ парламентын нээлттэй байхыг хасахыг хүсэж байгаа. Сая цогтгорол дарах хэлсэн шүү дээ. 16 онд ялаад та нар энэ нууцын хуулийг яах гэж гаргасан гэж бодсон. Тэр үед манайхан анхааруулад байсан. Хөөе наа чи нууцын хууль гараад одоо бүх хідэ угаагаа нуух гэж. Одоо та нар харж байгаа энэ хэрүүлээр нь гарч ирээд байгаа шүү дээ. Одоо би нэг нууц задлсан эргээр хэрэг үүсгэж байгаа шүү дээ. Өөрөөсөө ингэж нуух гэж байсан байхгүй. Тэгэхээр энэ парламентын засаг Монголын ард түмэн ойлгох бид парламентын нээлттэй засаглалын ачаар тэгчиж бид нэр 90 онд үндсэн хууль батлахдаа парламентын засаглалыг сонгож авсан юм аа. Тэрний үгээр нээлттэй парламент бол энэ нийгмийн узруулаг илчилдэг ийм эндэр юм шүү гэдгийг л хэлчихсэн. Тэгээд би одоо дахин хэлье манай улсын хурлын бүлэг бол одоо энэ автогийн одоо энэ шүүхийн үйл ажиллагааг бид авч хэлцгээтэй парламентаар авч хэлцгээ. Эртээ л гэж хэлээ. Одоо зүгээр өнгөрөөж болох. За тэгээд намайгаар болсон ерөнхийлөгч асуултаа өгсөн. Ерөнхийлөгч сая улсын хурлыг эргүүлэн татах бүлгийн санаачлаа. Та намын даргын үед ямар байр суурьтай байна? Ер нь улсын их хурлын гишүүдийг хариуцлагатай байх ёстой гэдэг шаардлагыг ард иргэдийн зүгээс олон нийтийн зүгээс ер нь хүчтэй тавьдаг, хүчтэй ч өмнө ч бас тавьсаар ирсэн. Энийнтэй бол бүрэн дүүрэн
санал нэг байна. Ард иргэдийн төлөөлөх эрхийг аваад ажиллаж байгаа улсын хурлын гишүүн хариуцлагатай байх ёстой гэдэг. Энэ дээр бол хуулийн болоод олон зүйлүүдийг заст сайжруулах ёстой, олон зүйлүүд бий. Гэхдээ улсын хурлын гишүүний бүрэн эрх гэдэг бид нэр хөв хүнтэй холбож ойлгодог, ярьдаг. Энэ бол улсын хурлын гишүүний бүрэн эрх биш ээ. Энэ бол сонгогчдын бүрэн эрх юм аа. Нэг аймгийн, нэг дүүргийн хүсчилсэн аймагуудын, дүүргүүдийн сонгогчдыг төлөөлөх бүрэн эрх. Энэ хүнийг эргүүлэн татах эрх тэр сонгогчд нь бий гэж боддог. Энэ хүнийг эргүүлэн татах уу гэдгийг сонгосон сонгогчд нь. Тэрнээс өөр 3 дахь этгээд тэр ард түмний төлөөлөх эрх рүү халдаж бас болохгүй гэдэг юм байна. Тэгэхээр хуулинд шаардлагатай бол өөрчлөлтүүд байж болно. Эргүүлэн татахыг төлөөлж явуулсан сонгогчд нь, иргэд нь төлөөлөх төлөөлүүлэх эрхээсээ татгалзаж байна гэдэг харилцааг энэ дээр ярьж болох юм аа гэдэг. Би бол ийм л байр суурь. Ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх 21 онд хууль бусаар сонгогдсон хувь хүн. Тэгэхээр одоо ч гэсэн дараагийн залгамж шалгаагаа хууль бусаар сонгогдсон. Арс намаас нэр дэвшигчдийг одоо үгтэй хэрэгт юу яах одоо татах те. Газрыг авч үлдэх ч юм уу. Ийм өөрөөр миний хувьд болоод ардчилсан намын хувьд бид нэр талд, эрх зүйд ёсны талд, тэр тусмаа шудраг шүүхийн талд, халдшгүй байдлын талд байнга зогсоор бид нэр ирсэн. Цаашд ч бас энэ байр суурьа баримтлана. Тэгэхдээ яг одоо нөхцөл байдлуудыг ингээд харах бас ардчилсан намаас нэр дэвших магадлал бүхий хүн дээр яг нэр дэвшиж хэлж болохгүй, өнөөдөр хуулийн процесс эхлэегүй. Магадлал бүхий одоо намын гишүүн дээр болж байгаа үйл явцыг олон нийт бас игдүүцэж харж байна. Олон нийт 3 шатны шүүхээр шийдсэн байна. Хэрэгсэхгүй болгосныг 4 дахь дээр тэр өөр шийдвэр гаргаж байгаа бүрэлдэхүүн яг өмнөх 3 ширхэгчийн бүрэлдэхүүн. Шүүгч яагаад итгэл үнэмшилтэн гэнт ингэж өөрчлөн солигдож байгаа улс төрийн эзэгтэй цаг үе дээр. Дахиад эндээс бас нэг асуулт бас гарна. Шүүхэд итгэхгүй, шүүхэд эргэлзээ байхад жишээ нь улсын хурлын гишүүнийг өөр хэсэг нөхдүүдээр эргүүлэн татуулах процессыг бид нэр эргэлзэж байгаа шүүхтэй, эргэлзэж байгаа хэсэг хүнд улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах энэ эрхийг өгье гэж ард иргэдийн хүсэж байгаа одоо магадгүй энэ байр суурьуд чинь яг одоо үнэнд нийцэж гинүү. Энэ шүүхтэй итгэхгүй эргэлзэж байна гэсэн. Тэгвэл ард иргэдийн төлөөлөх эрхийг эндээс шийдвэрчий гэж байгаа чинь хүртэл өнөөдөр цаг үеийн үед ярихад энэ бол арай нухацтай ярих ёстой сэдвэ гэж бодож байна. Гэхдээ мэдээж энэ асуудлыг бид нэр улсын хурлд чуулган эхлэхээр хуулийн төслөө үзээд дүгнэлтүүд хийгдээд улсын хурлын дэх бүлгээр ярилцаж бас нэгдсэн шийдвэр гаргах ёстой томоохон асуудлаа гэж үзэж байгаа. Тэгэхээр энийг бол бүлгийн хурлаар бас нухацтай хэлцэнэ. Зүүн настай төсөл гаргасан гишүүнийг эргүүлэн татах үндслэл болно. Хурлаа суухгүй бол эргүүлэн татна. За тэгээд чагсаалтын гишүүдийг нам нь бас эргүүлэн татах санал гаргана. Ийм заалтууд байна. Тэгэхээр бүлэг дээр бас нам төлөөлж байгаа, бүлэг төлөөлж байгаагийн хувьд бас хамт олонныхаа шийдвэрийг оролцож тэр байр суурийг илэрхийлэх нь ер нь зүйтэй байдаг. Би хувийн байр суурь бол би хэллээ зарчмын хувьд парламентын арчилын талд ардчилсан нам байнга зогссоор ирсэн. Парламентын дархлааг сулруулж болохгүй гэдэг байр суурьнд арчилсан нам үе үед байсаар ирсэн. Энэ байр суурин дээр зогсох болно гэдгийг өчигдөр Демцов сайд мэдээлэл хийсэн ардчилсан намын шаардлагын дагуу сайд нэрийг юу гэдэг нөгөө үндсэн чиглэлийн яамдаас бусад яамдуудыг сайд руу байлгана. За зарим одоо давхарцсан шадар сайдын албан шалгалт болон агуулга гэдэг явчлаа. Энэ та бүхний шаардлага хангасан гэж үзэх үү? Тийм мэдээллийг харсан бас шаардлагын хариуг албан бичгээр эргүүлж байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөртөө ирэх байх бодвол тэгээ шаардлагын хариу албан бичгийг аваад ирэх нэгтгэхүйдрийн бүлгийн хурал дээр нухацтай ярилцъя гэж бодож байна. Бид нар ямар шаардлага тавьсан, шаардлагын хариу одоо бидний одоо шаардлагыг биелүүлж байгаа эсхийг бас дахиад энийг бүлгийн хуралаар хийцэх ёстой асуудлаа гэж үзэж байна. Ер нь бол засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаа. Тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгийг үрлэгэн зарж байгаа. Энийн дээр бодлогын өөрчлөлт хийж ажиллах ёстой. Зөвхөн дэд сайд биш шүү. Илүү өргөн хүрээнд асуудлыг харах ёстой гэдэг бид нар бол засгийн газрыг энэ асуудал дээр хариуцлага хүлээх ёстой гэсэн бидний зарчмын шаардлага хэвээр байгаа.
шаардлагын хариуг цаасаар аваад хариултыг өгөөд бас ажиллая. Аяц гэж хүний ерөнхийлөгчд нэр дэвшүүлэх тухай тохирцсон гэдэг зүйлийг өчигдөр өдгөөсөө байсан. Оюун ийм тохирцсон зүйл байгаа юм нэг тухай. Ерөнхийлөгчөөс өргөнөөсийн хуулийн төслийг за парламент дистрибуцэд одоо хэлэлцэхгүй гэдэг юм угаагаад ингээд явлаа гэхэд түрүүн Батбаяр ярьж ирсэн. Өстөө нөгөө Монгол Ардын намын ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо парламентаа ярих юм шиг. За ерөнхийлөгч нэр дэвшигчийн асуудал хуулиар эн чинь Монгол Улсын хуулиар ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар зарладаг намууд нэр дэвшигчээр тодорхойлдог хуулийн хугацаатай. Намууд дотооддоо асуудлаа ярьж болно. Ийм учраас би бас өмнө илэрхийлжсэн Ардсан намын дотоод шинжилэл зохион байгуулалтын асуудлын дараа би Ардсан намын шин төлөөллийн байгууллагаар дотоод сунгаагаа хэрхэн явуулах тухай дүрм журмыг танилцуулж батлуулна гэж ойлгож байгаа. Тэгэхээр эхлээд бид нэр дүрм журмаасаа эхлээд зарчмаасаа 21-р зууны ардчилсан Монгол улсын ардчилсан ерөнхийлөгч ямар хүн байх ёстой вэ гэдэг зарчмын шаардлагаас эхэлж бид нэр асуудлыг тавьж эхэлнэ. Хүний асуудлыг ярих болоогүй байна. Тэгэхээр бид нар энийг дүрм журмын дагуу хуулийн хүрээнд явуулна гэдгийг хэлье. Тэрээс хэн нэгэн хүний нэрийг одоогоор хэлэх боломжгүй. Ардчилсан нам улс төрийн томоохон хүчин, ардчилсан намд бас нэр дэвшгээ илэрхийлж магадгүй маш олон хүн байгаа гэдгийг л хэлье. Ерөнхийлөгчийн санаачсан хуулийг хэрвээ парламент ингээд дэмжихгүй болов юу байх вэ? Үүгээр ярьсан шүү дээ. Парламентын эсрэг сүр хүчин бол Ардын нам ерөнхийлөгчд авах гэдэг юм. Ерөнхийлөгчийн сонгуульд орох гэдэг юм. Тэгэл одоо яг ингээд нэг юм атсан шатанд орж байгаа юм шиг байна. Одоо дэмжихгүй бол хуулийг ёс зүйтэй болгоё гэсэн чинь эдгээр дэмжсэнгүй. Тэгээ би парламентын энэ асуудалд Монгол Ардын нам парламент гэдэг хоёр зүйлийг өөрөж асуудаас гарч байна да тийм ээ. Тэгэхээр яг энэ асуудал дээр улсын хурлын шин даргыг Монгол Ардын намын дарга учрлыг улсын хурлын шин даргаар томилогдоход бид нар яг энэ зарчмын шаардлагыг манай бүлэг дээрээс тавьж ирсэн. Нэг парламент 5 намтай. Парламент гэдэг бол намуудын зөвшөлтслийн ойлголцлын талбараа. Нэг намын дарга нь эндэрийн оройдоор гарч сууж болохгүй. Энэ бол зарчмын бусаа гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Энэ зарчмын шаардлага зөв байсныг энэ үйл явц бас илэрхийлж байна. Улсын хурлын даргыг намын даргынхаа хувьд биш, улсын хурлын спикерийнхээ хувьд парламентынхаа талд зогсно гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэгвэл нөхцөл байдлыг харахад парламентаа биш энэ хүн намынхаа талд шийдвэр гаргах ийм үзэл санаанууд цуглаж байгаад харамсаж байгаа. Тэгэхээр ардчилсан намын анхнаасаа тавьсан нэг намын дарга парламентын орой дээр гарч бус намын дарга бол суудаг, улс төрийн өнцгөөс ханддаг энэ бодлогыг бид нар зарчмын хувьд урагшааж ирсэн энэ шийдвүүдээр хатуу зогсох ёстой юм байна. Энэ асуудлыг тарих ёстой юм байна гэж бодож байгаа. Монгол Ардын намын дарга, аль нэг намын дарга улсын хурлын даргын эндээс буух ёстой гэж бодож байна. Намын дарга, бүлгийн дарга байж болохгүй гэсэн хуулийн ямарваа заалт байхгүй. Тэгэхээр энийг Ардсан намын дотоод шинжилгээний үйл явцын хүрээнд бид нар ингэж ярилцсанаа. Намын бусад томилгоонууд олон зүйлтэй ярилцаад зүгээр намын дарга, бүлгийн дарга хийх бол цаг хугацааны хувьд намынхаа дотоод ажлыг төвлөрч ажиллахад цаг хугацааны хувьд үнэхээр бас ачаалттай байдгийг бас анзаарчээд тэгэхээр энэ бүгд энэ бол манай намын дотоод асуудлаа гэдэг хэлье. Асуултанд гарч. За. Би Баянбаатарын Ардсан намын тогсор гадаж байгаа. Ардсан намын үндсэн дүрмийн 13 хугацаа хүчтэй нэмэр. Хоёр тас хатны одоо энэ зохион байгуулалт зөвлөлд олдоогүй эрхийг улс төрийн зөвлөлд одоо олдоогүй эрхийг зохион байгуулалт зөвлөлд дор мэдээ өөрчилж байна. Энэ дээр одоо бүгийн нийтийн заалтан дээр одоо жишээ дор мэдээ өөрчилж байгаа зүйл. Ямар заалт вэ? Ардсан намын гишүүн нь намын анх мэдээ өсгөлээ татвараа төлөөд гэрээгээ авснаар санал ярих нэмсэж байна. Энэ 2026 оны 3 сарын 10-ны өдрийн 17 цагт тасдар болсон. Тэгэнгүүт зохион байгуулалт зөвлөлт маань өөрөө дор мэдэн 24 цаг болж байна. Одоо бүр үргэлжлүүлээд 21 хүртэл гэрээгээ орлоо гэсэн шийдвэрийг удаа дараа гаргаад. За тэгэхээр намын дотоод асуудал ярьж байгаа шиг байна. Намын дотоод асуудалтай холбоотой маргаан таслах зөвлөл гэдэг байгууллага байгуулагдсан. Тэр байгууллагад саналаа хэлээд асуудлаа шийдвэрлэх боломжтой гэдгийг хэлье. Тэр 17 цагийг 24 цагаар болгосон зэрэг асуудлыг улс төрийн зөвлөлийг хуралдуулж шийдвэр гаргасан гэдгийг бас Амраа Эсгэлэн дарга
тодтоод хэлэх байхаа тэр эрх хөхий байгууллагын шийдээд явсан. Ер нь энэ удаагийн ардсан намын бүртгэл сая гарч байгаа тэр 167 мянган гишүүн, энээс 65 мянган гишүүн шинээр хэлсэн байна. Өмнөх гишүүд хамрагдаж чадаагүй гишүүдээ олон зүйлүүдийг харахаар ардсан нам 250 мянган гишүүдийн хатуу гишүүд дэмжигчтэй болж байна гэдэг тоо бол маш бодиттой тоо. Яагаад гэвэл дахин хэлье, өөрийнхөө хувийн регистрийн дугаараар хандаад өөрийнхөө утсан дээр баталгаажуулах код аваад хэн нэгэн хүн энэ үйлдэлүүдийг хүний өмнөсгийг бололцоогүй ядаж л настай хүн хүүхэд ач зээгээрээ өөрөө мэдчихэж энэ үйлдэлийг хийлгэж байгаа. Тэгээд татвараа төлж байгаа. Тэгэхээр энэ бол тийм одоо хуурамч хаяг бүртгэл үүсэх бололцоо маш бага байдлаар бидний системийг ботсон. Яагаад гэвэл биднэрт хуурамч гишүүн биш, чанартай гишүүн дэмжигч биднэрт хэрэгтэй. Тэгэхээр энэ хүрээнд асуудлууд явж байгаа. Тэгээд энэ хүрээний асуудлууд мэдээж одоо тийм татвар дээр буруу зөрүү, утгын хувьд алдаатай зөрүүтэй орсон олон бичлэлтүүд байгаа гэсэн энэ бүгдийг засаж залруулад зохион байгуулах зөвлөл болоод ерхий нэрийн бичгийн дарга зохион байгуулад ажиллаж байгаа гэдгийг хэлье. Тэгээд маргаантай холбоотой зүйлийг дотоод асуудал учраас намынхаа байгууллагад хандах зүйтэй шүү гэдэг. За ерөнхийдөө хэвлэлийнхаа цагийн хэмнээ намын дотоод асуудлыг бол жичээрх хэвээр байна. Өнөөдрийн мэдээлэл ерөнхийдөө өндөрж байгаа би боломжтой нэг тоо танилцуулъя гэж шийдсэн байгаа. Дахин сануулхад өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай тарьсан 100 лай буюу авилгын 100 кейсийг жагсааж энэ дээр дүн шинжилгээ хийж дахин сануулах энэ аянд бол АНЦ-ийн веб хуудас болон ардчилсан намын Facebook хуудасаар за мөн энд бичсэн байгаа имэйл хаягаар саналаа хариулж болох юм байна шүү гэдгийг хэлье. Төгсгөлд нэг тоо баримтыг танилцуулах хэрэгтэй болох гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногт ерөнхий сайд Зандан Шатар 2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.8%-аар өсөж байна гэдэг ийм мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл энэ гавь байгуулсан мэтээр ярьж байгаа. Гэтэл энэ 6.8% өсөлтийн чинь 3.5 нь хөдөө аж ахуйн салбараас бий болсон гэж ойлгож байгаа. Энэ хөдөө аж ахуйн салбарын өсөлт юу юм бэ гэхээр 2024 онд 100 болж мал ихээр хорогдсны дараа өнгөрсөн онд малын тоо толгойд нэмэгдсэнтэй холбоотой хиймэл өсөлт. Энэ бол бэлчээр дээр байгаа малын тооны өсөлт болохоос биш, малчны үйлдвэрлэл, малчны орлого, Монгол Улсын эдийн засагт бий болсон бодит өсөлт биш. Ийм хийсвэр тоо хөөцөлдөж эдийн засгийн өсөлт ярьсаар бид нар яг 10 жилийг өнгөрөөж байна. Тэгээд нэрсэн дүгээр нь харах юм бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг нэг 2 дахин томорсон. Төсөв буюу төр өөрөө 4 дахин томорсон. Эдийн засгаас хурдцаагаар төр томорж байгаа. Гэтэл иргэдийн бодит орлого энэ хэмжээнд өсөж нэмэгдээгүй, харин эсвэргээрээ өрхийн өрийн дарамт улам бүр нэмэгдсэн байна. Дотоодын нийт техникийн өслөх айл өрх иргэдийн зээлийн хэмжээ 22%-аас 33% болж нэмэгдсэн байна. Энэ бол юу хэлж байгаа нөхөр Монгол улсад эдийн засгийн өсөлт, эдийн засгийн бүтцийн чанарын тодорхой өөрчлөлт гараагүй, зөвхөн ийм тоо хөөцөлдсөн, тарих угаасан ийм мэдээлэлээр өнгөрсөн 10 жил Монгол ардын нам харгацаалаа. Зөвхөн төр буюу дарга нар томорлоо, тэрний үр дүнд авилга нь улам их нэмэгдлээ. Тэвч учраас энэ авилгын 100 кейсийг жагсааж энэ дээр дүн шинжилгээ хийж энийг үндсээр нэрлэхийн тулд ардчилсан намын бодлогын шийдлүүдийг танилцуулах энэ манын 100 лай гэдэг аян хэрэгжүүлж байна. Энд бас та бүхний идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлэхийг хүсье. 1 сарын хугацаанд. За баярлалаа. За баярлалаа.